Сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Өвөр Монголын дон телевизийн шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаартаа бид Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө танилцахаар боллоо. Мөн одоо энэ өртөөнөө хийсэн ажлаар дамжуулж Өвөр Монгол гэдэг энэ нэрийн талаар, Өвөр Монголын хүний эрхийн талаар олон улсын нийгэм хэр мэддэг, яаж хүлээж авч байгаа талаар танилцахаар байна. Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө байгуулагдаад энэ жил 15 дахь жилд явж байна. Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө бол яг нэрнийхээ адилаар Өвөр Монголын хүний эрхийн асуудлыг олон улсын нийгэмд хүргэсэн. Өвөр Монголд одоо мандаг их хүний асуудал, хүний эрхийн асуудал байна, хүний эрхийн зөрчигдөл байна гэдгийг бол олон улсын нийгэм сөхөд тавьснараа онцлог юм аа. Хүний эрх гэдэг нь өөрөө цаанаа одоо манай энгийн чагт ярьдаг Монгол соёл, нутаг дэвсгэр, хууль, одоо олон асуудал, үндэсний эрх мэдэл гэдэг энэ бүх асуудлыг дагуулж, ардаа дагуулж байгаа ийм томоохон сэдв юм аа. Нөгөө талаар хэлбэл одоо Өвөр Монголын хөлийн гадна Монголон гэсэн нөгөө талаас нь одоо хаттын эсрэг ийм жохон байгууллагууд, албан байгууллагууд бас бий. Эдгээр байгууллагын дотор Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө олон жилийн турш одоо их сайн эрчимтэй даамgai ажилласнараа олонд танигдсан одоо ийм албан байгууллага байна. Иймээс энэ албан байгууллагын одоо 15 жилийн явдлыг тохиолдуулж бид энэ байгууллагын ажилтнаа нарийн танилцах ийм зорилгоор нэвтрүүлгийн өрөөндөө энэ байгууллагын дарга тооцоогоо огт Инкотыг ураад байна. За Инкот сайн байна уу? Сайн байна уу? За эхний асуултаа би чамаас нэг асуулт тамаар байна. Өвөр Монгол гэдэг одоо энэ нэрийг тийм ээ энэ хэсэг ард түмнийг өнөөдөр олон улсын нийгэм одоо ердөө олон улсын нийгэм гэж хэлэхэд тэр доод маань мэдээж энэ хөгжсөн гүрнүүд, том гүрнүүд яаж таньж байгаа юм бэ? Ямар хүмүүс хэн гэж үзэж байгаа? Өвөр Монголыг бол 15 жилийн өмнө, 16 жилийн өмнө анх одоо манай байгууллага ингэж эхэлж байгуулагдах үеэр бол Өвөр Монголын тухай баг олон улсын нийгэм л ойлгодог байсан. Одоо нэг Америк юм уу, Европын гүрнүүдэд бол Өвөр Монголд асуудал байна гэж баг нэг их мэддэг. Тэгээд одоо манай байгууллагч гэсэн одоо энэ зориулж бас дэлхийд Өвөр Монголд асуудал байгаа юм шүү гэдгийг ойлгуулах гэж ингэж байгуулсан. Тэгээд 15 жил өнгөрлөө. Тэгээд Өвөр Монголын их олон асуудлууд, хүний эрхийн асуудлууд, одоо хадаагийн асуудал, малчтын асуудал ингээд дэлхийд бас бид нэр мэдээлсэн. Ингээд бол одоо ямар байдалтай байгаа бол одоо ерөнхийдөө бас олон улсын нийгэм бол Өвөр Монголд асуудал байна. Хүний эрхийн асуудал хүнд байна гэдгийг одоо хүлээж зөвшөөрөх болсон. Тэгээд төвд ойгруудын дараач гэсэн гэж шууд Өвөр Монголыг бол хэлэх болсон. Энэ нь одоо би манай Өвөр монголчуудын одоо дэлхийд танигдсан байдлыг хэмжээнд байна. Энэ төвшөнд байна гэж ойлгож байна. Одоо энэ Өвөр монголчуудын хөлийн гадна байгуулсан албан байгууллагууд гэж хэлвэл улс төрийн нам байна. Соёл, боловсролын байгууллагууд, жохон байгууллагууд байна. Таних болохоор яагаад энэ хүний эрхийн байгууллагыг байгуулах болсон бэ? Яагаад гэвэл одоо манай 15 жилийн өмнө манай байгууллага байгуулагдах үеэр дэлхийн нийтэд бол олон улсын нийгэмд бол Өвөр Монголд хүний эрхийн асуудал хүнд байна гэдгийг мэдхгүй байсан. Одоо энийг мэдүүлэх гэсэн ийм нэг зорилго. Одоо нөгөө нэг талаар авч хэлэх юм бол та сайд орсон дээр Өвөр Монголын бас өөр бас байгууллагууд байдаг боловч олонхын нь бол улс төр юм уу эсвэл одоо соёл иймэрхүү танай байгууллагууд ерөөсөн хүний эрхийн чиглэлээр ажилладаг ийм байгууллага байгаагүй байсан. Тэгээд одоо энд зориулаад манай байгууллага байгуулсан байна. Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө гэж хэлэхээр нь бол ердөө нь одоо хүмүүс бол Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөний сайт одоо дөрвөлөөр хийж байгаа юм шүү дээ, тийм ээ? Англи хэл, монгол хэл, япон, хятад гэсэн дөрвөлөөр хийж байна. Хамгийн түрүүнд хүмүүс энээр л ойлгодог юм л да, энийг их сайн мэднэ, тийм ээ? Тэгэхээр энэ таних бол энэ сайт, тэгвэл энэ сайтаас босод ажлууд гэж мэдээж зөндөө ажлууд байгаа. Тэр ажлуудын талаар танилцуулах уу? Жишээ нь одоо энэ мэдээллийн хэрэгслүүд дээр одоо та нар яаж ажилладаг юм бэ?
одоо манай байгуул бол мэдээж одоо танай мэдж байгаа шууд энэ бол хүний эрхийн мэдээллийн өртөө гэж болохоор тэгээд өөр Монголын хүний эрхийн асуудлаар одоо их олон мэдээлэл гаргадаг. Банк одоо 15 жилийн ерөөсөө тасралтгүй гэж хүний эрхийн талаар мэдээлэл гаргасан. Энэ дотор одоо хамгийн гол нь ер нь эхлээд бол англиар гаргадаг. Тэгээд англиар юу гэж англиар гаргадгийг бол мэдээж одоо англи хэл бол дэлхийн олон нийтэд нөлөөлж өшөөрөгдсөн олон улсад хэрэглэгдэж байгаа юм хэл болохоор англи хэлээр гаргахаар тэгээд илүү олон хүмүүс надад ойлгох шүү дээ. Тэгээд англиар гардаг мэдээж хятадаас гарна, Япон, Монголоос гардаг. Тэгээд энэ өөр Монголын асуудлын талаар бид нар бол банк гэдэг жишээлбэл хүний эрхийн талхагцсан, хүний эрхийн зөрчигдсөн энэ асуудлуудыг жишээлбэл одоо хадагийн асуудал юм уу одоо улс төрийн бус хоригдол болцдын асуудлыг нэг шууд бид нэр мэдээлээд дэлхийн энэ олон сонин хэвлэлд өгдөг. Тэгээд энэ том одоо сонин хэвлэлүүд жишээлбэл одоо BBC юм уу, New York Times юм уу, The Washington Post одоо Английн явж байна шүү дээ. Guardian одоо бусад одоо маш олон Reuters гэдэг одоо Америкийн одоо CNN хүртэл ингээд ийм байгууллагууд бол сонин хөвлийнх нь бол шууд бид нартай холбоотой. Тэгээд бид мэдээ гаргамагч бид нарт ингээд дамжуулчихдаг. Яг л бид нар эхлэнгүүтээ бас заах нь ингээд 15 жилийн турш бас эхлэнгүүт бид нар энэ манай явуулсан энэ мэдээг бол бас үнэмшгүй ерөөсөн тэгээд тийм анхаарч үждэг байсан. Сүүлийн үед тэгээд одоо айгүй их одоо бид нартай бол ийм түншин харьцаатай болсон. Тэгээд одоо манай гаргаж байгаа мэдээ бол үнэхээр найдвартай. Тэгээд манай мэдээ нүслээд одоо их олон мэдээ гаргах болсон. Тэгэхээр өөр Монголын хүний эрхийн талаар одоо манайхын энэ өдөр мэдээ гаргахаар шууд найдвартай одоо дэлхийн их олон сонин хөвлөлийн бол англи хэлээр шууд гарчдаг. Тэгээд англи хэлээр гарсаар бусад хэлээр бол одоо хятад юм уу Япон бас дагалдаад гарчдаг. Тэгээд энэ талаар бол том одоо жишээл асуудлууд улс төрийн хоригдлын асуудал жишээл энэ хадаагийн асуудал тэгээд тэрээс гадна одоо сүүлийн үед л малчтын асуудал их болсон. Манай 2011 оны үеийн малчтын бослого энэ талаар бол одоо шууд тэр үед бол манай байгууллага маш эрчимтэй ажиллаж ингэж одоо дэлхийн нийтэд бол тэр бослогын яг бол байдлыг бол шууд одоо орон мэдээлсэн. Тэгээд дэлхийн нийтийн сонин хөвлөлийн зөвлөлөөр одоо их гайхажсэн та нар бол өнөхөр одоо яаж энэ мэдээнүүдийг ингэж олж байгаа юм бэ? Яаж ингэж одоо ийм шуурхай ингэж ажиллаж байгаа юм бэ гэдэг маань бас айгүй одоо их олон салууртай одоо их олон маш олон хүмүүс бараг 100 хүмүүс ажилладаг байх гэж энэ хэмжээ гэж таамаглах болсон бид нэ. Үнэхээр энэ дээр одоо би өөрөө байн сайт онцдог хүн учраас ойлгож байна л да. Одоо жишээ нь англи хэлнээ ч юм уу босод одоо жандаа манай Монгол улсын хэлээр гарч байгаа Монгол улсын хөвлөлд ч гэсэн ер нь харахад бол өөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөгийн мэдээлснээр гэж одоо ингэж ишилж яан гэдэг бол энэ бас одоо үнэхээр бас нэг амжилтад төрсөн гэдгийг харуулж байгаа юм л да. Дэлхийн олон улсын одоо энэ том мэдээллийн хэрэгслүүд ингэж одоо таны хараа ишлэн гэдэг энэ одоо энэ хэмжээний итгэлийг аавна гэдэг бол олон жилийн шаргаагүй одоо ажил хөдөлмөр одоо энэ явцд байгуулсан одоо ийм итгэл гэж би ойлгож байна. За чисээ одоо мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажилладаг. Мэдээллийн хэрэгслээр дамжуулж өөр Монголын хүний эрхийн асуудлыг олон улсын нийгэмд цаачдагыг хэллээ. Таны энэ байгууллага бол хүний эрхийн байгууллага шүү дээ, тийм ээ? Тийм болохоор энэ хүний эрхийн байгууллага гэж одоо олон улсын хөвчөөнд эсвэл одоо нэгэн үндэсний байгууллагын хөвчөөнд бүр байдаг. Тийм. Эдгээр байгууллагатай та нар мэдээж бас хамтарч ажилладаг үстэй. Тийм. Одоо манай энэ мэдээ гаргаж мэдээлэхээс гадна бид нэр бас ингэж одоо яг хүний эрхийн хэрэг дээр ингэж шууд хамтран ажилладаг байгууллагууд их олон байдаг. Хүний эрхийн байгууллагууд. Жишээлбэл одоо Amnesty International гэж байна. Энэ Америкт одоо Human Rights Watch гэж одоо хүний эрхийн ажилтнууд юм да. Энэ байгууллага байна. Тэгвэл Европоос Society for Threatened People гэж байна. Одоо үгсүүг бол хэлмэгдсэн гэдэг юм уу? Дарлагдсан хүмүүсийн холбоолол гэдэг юм да. Тийм байгууллага байдаг. Европоос нэлээд том
хүчтэй байгууллага байна. Тэрээс гадна одоо бас бусад энэ Amnesty International бол их олон группүүд байдаг улс улс. За энэ Францын группүүд, Английн тэгвэл Германы, тэгээд Америкийн группүүд ингээд бас тус тусдаа одоо Ур Монголын жишээл хадаагийн асуудал дээр бол Францын группүүд болоод Германы группүүд ажилтдаг мантай хамтарч ажилладаг байсан. Тэгвэл тэгшигийн асуудал дээр Америкийн бас нэг Amnesty International группүүд ажилтдаг байсан. Тэгээд гэх мэтээр ингээд өөр хуваагаад ингээд ажилтдаг. За энд нь бол одоо их олон ажил шаардна. Одоо бид нар бол гэр бүлийн энэ хүмүүсийн гэр бүлийнхэнтэй холбоо урьж яаж тэд нарын байдал одоо жишээ нь хадаагийн байдал ямар байгаа, одоо тухайн идэвхшийн байдал ямар байсан, бусад хүмүүсийн байдал ямар байна. Энийг мэдээлэхээс гадна шүү дээ. Бид нар бас эднэрт бол мэдээлээгүй ч мэдээлж гэсэн үг гэдэг байсан. Жишээ нь олон нийтийн одоо сонин хэвлэлд нийтлээгүй юм мэдэнүүд жишээ нь гэр бүлийнхэн байдал, тухайн байрын байдал, зөвхөн одоо хадаагийн зураг моргийг зарим зураг морг нийтлэгдээгүй зураг иш гэсэн бид нэр өгдөг байсан. Энэ байгууллагууд. Тэгээд эднэртэй ингэж байнга хамтарч ажилладаг. Тэрнээс гадна жишээлбэл энэ Human Rights Watch гэж энэ одоо Нью-Йорк төртэй том хүний эрхийн байгууллага шүү дээ. Энэ байгууллагатай хамтарч ажиллаж одоо малчтын асуудлаар ч гэсэн их олон юм хийсэн. Тэгээд тэр Халмын хамаалтын шагнал гэж нэг томхон шагнал байдаг. Энэ Human Rights Watch-аас өгдөг жил бүр нэг дэлхийд нэг 10 хүнд өгдөг олгодог юм нэг шагнал байдаг. Энэ шагналыг бол тагарцсан шүү дээ. Гэхдээ та бол манай байгууллагаар дамжаагүй та бол тэр шагналыг 2011 онд гарсан тий. Тэгээд тэр 11 онд өгөх шагнал чинь 10 онд үнд над бол хэлсэн байна. Тий. Жилийн өмнө явагддаг. Тий. Тэгээд 11 онд тэгээд бид нэр одоо хурцаа байх шиг тэгээд энэ шагналын тэгээд гойчлох энэ комиссн бол бид тэгээд нэрийн төвшүүлээд материалыг бүрдүүлээд ингээд ер нь тэгээд хурцаа байх шиг нэг шагналыг гарцсан. Тэгээд бас тэрнийхэн дараа бас бид одоо бас нэлээд хэдэн хүмүүсд гойчл орлож байгаа гойчлын бид төвшүүлээд байгаа. Одоо дүн гараагаа байна утгуул гарах байх. Гэх мэтийн одоо иймэрхүү хүний эрхийн талаар ажлуудыг ч гэсэн тэгээд бид бас банк одоо зөвхөн мэдээлэлээс гадна нэг юм асуудал ажил дээр бас ажилладаг юм аа.